За энэ чулуу ямар учиртай чулуугаар энэ дээр Библийг тавиад уншдаг. You can see here the menorah. За яагаад гэвэл энэ одоо чулуун дээр та нар яг харж байна минора буюу 7 юутай сүлдээ дэнлүү байна. This was in the temple. За тэгэхээр энэ сүм байсан. За ингээд эртний Библийн цаг үеийн Магдал хотын тойрон дээр ирлээ. Магдал гэдэг энэ хот бол мэдээж Есүсийг дагаж байсан олон эмэгтэй дагалдагч дотроос нэгэр Есүстэй маш ойр дотн өргөж хажууд нь байдаг байсан Мария хэмээх дагалдагч энэ хотоос гаралтай. Тийм учраас түүнийг Магдалийн майр гэж нэрлсэн байдаг. За тэгээд одоо ч гэсэн яг энэ газрыг бол Магдал гэж нэрлэж байна. Газрын зураг дээр ч тэр нутаг орны таних тэмдэг дээр ч гэсэн Магдал хотоо гэж Магдал гэдэг нэртэй газар гэж тэмдэглэсэн байна. За ингээд та бүхэнтэйгээ блогийнхаа цоо шин дугаараар дахин уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Өнөөдрийн дугаарт бүгдээрээ хамтдаа Магдал хотын тойр балгасаар аялах болно. Мэдээж Магдалийн майр гэдэг энэ нэрийг дуулаагүй сонсоогүй Христэд итгэгчид гэж байдаггүй. Тэгэхээр Магдал хот маань Галил нуурын хойд иргэд нуураас 5 км-ийн зайтай оршдог ийм хот. Армей хэлний утгаараа цамхаг гэсэн утгатай хот. Тэгээд Магдал хотыг үндсэндээ загасчдын хот байсан гэж ингэж үздэг. За тэр дундаа Магдал хотыг бол загсыг боловсруулж хатааж даршилдаг байсан ийм хот байсан байхаа гэж ингэж үздэг баг. Зөвхөн загасчдын хот байхаас гадна Ромын эзэнт гүрний цаг үед бол татвар цуглуулдаг, татварыг бөөгнүүлдэг байсан ийм хот байсан гэж ингэж судлаач нар бол үзсэн байна. Магдал хот маань өнөөдөр ч гэсэн жуулчдын хамгийн их очиж үзхийг хүсдэг газруудын нэг болсон. Яагаад гэвэл энэ газраас 2-ын 2 синагог бол олцсон байна. Хамгийн сонирхолтой нь маш гоё хийцтэй шалны хэсэг бол энэ синагогоос бүтнээрээ олцсон. Та бүхний харж байгаагаар бол ингээд шигтгсэн чулуунууд дээр бол шалны хээ угалзыг бол ингээд зурсан байна. Анх 2006 онд хамгийн ихний синагогийг бол олсон. За энэхүү синагог маань манай эртний өмнөх 50 оноос манай эртний 1-р зууны хооронд бол хамаарагддаг. Яг Есүсийн цаг үед ажиллаж байсан, үйл ажиллагаа явуулж байсан ийм синагог гэдэг нь батлагдсан байна. За эхлээд энэ газараас бол мэдээж одоо хүмүүсийн амьдардаг орон сууц, халуун усны газар, за тэгээд сувг шуудуу, ус зайлуулах хоолой, цэвэр усны шугам, худалдааны газар гэх мэт ийм газрууд олдож исэн. 120 м2 талбайтай энэ яг энэ газараас бол 7 дэнлүүний суурьтай минорагийн дүрстэй чулуу олдсон байна. За тэгээд энэ бол маш удаан үргэлжилсэн. Тэгээд нэг удаа яг бүр тэгээд чулуун дүрс. And she took the trouble a little bit away and she За даруй 2021 онд буюу дөнгөж саяхан бас нэгэн синагогийн туурийг бол энэ газрын ойролцоогоос олсон гэдгээрээ маш анхаарлыг татж байгаа. Нэг газраас тэр дундаа нэг хотоос ийм ойрхон 2 синагог олдсон гэдгээр бол Магдал хот бол үнэхээр маш олон Библийн судлаач нар, археологийн судлаач нарын очиж үзэх ёстой ийм газар болж хувирсан. За энэ чулуу ямар учиртай чулуусаар энэ дээр Библийг тавиад уншдаг. You can see here the menorah. За яагаад гэвэл энэ одоо чулуун дээр та
та нар яг харж байна. Минора буюу 7 юутай сүлдээ дэндүү байна. This was in the temple. За тэгэхээр энэ сүм байсан. My dear friends, the Romans destroyed this city. Түүхч Йосефусын бичснээр бол Магдал хот маань еврейчүүд болон ромчуудын хооронд үүссэн дайны улмаас устгагдж тоногдсон гэдэг мэдээллийг бол өгдөг. За тэгээд даруй 4-р зууны дундуур Ромын эзэн хаан Константины ээж Хелена хатан бол энэ газар бас сүм бариулсан. За тэгээд энэ сүмийг бол яг Магдалийн Марийн гэр гэж үздэг байсан. Тэр туйран дээр барьсан гэдгээр бол бас их алдартай. За Библиэлд Магдалийн Майр гэж бол гардаг. Магадгүй энэ газар төрсөн байж болох юм. Эсвэл энэ газраас одоо ирсэн байж болох юм гэсэн ийм таамаглал байна. Гэхдээ яг энэ газар төрсөн хэсэг нь бол бас баталгаатай биш. Лук номон дээр өгүүлж байгаа мэдээлэл мөн Марк номон дээр өгүүлснээр бол Есүс түүний одоо биеэс 7 чөтгөрийг хөөн зайлуулсан гэдэг ийм түүх бол Библиэлд байгаа. Энэ Магдал гэдэг хотод тэр дундаа Марийн герт Есүс ирээд Марийг бузар сүнснөөс чөлөөлж түүнийг эрүүл саруул болгосон гэсэн ийм боломжлолт үзэл байт юм байна. Шинэ гэрээний сайн мэдээний номууд дээр 12 удаа дурддагддаг. Есүсийн одоо ээж Мариас гадна сайн мэдээний номон дээр хамгийн олон удаа нэр нь дурддагдсан эмэгтэй хүний нэр бол Магдалийн Мари. Есүсийн үйлчлэлийг хөрөнгө санхүүгээрээ дэмжиж байсан ийм эмэгтэй гэж Библиэлд бичигдсэн байдаг. Тэгэхээр Мари бол Библиэлд гардаг Есүсийн дагалдагчдын доторх тэр дундаа эмэгтэй дагалдагчдын маш том төлөөллүүдийн нэг бол яалтчгүй мөн баг. 12 дагалдагчдыг дурдахад үргэлж Петрийн нэр хамгийн түрүүнд байдаг байсан шиг мөн Магдалийн Мари маань Есүсийг дагаж байсан эмэгтэйчүүдийн нэрний дандаа хамгийн түрүүнд нь байдаг байсан баг. Католик шашны үзлээр Библиэлд гардаг Магдалийн Мари, за мөн Бетаны Мари, за мөн дээрээс нь Есүсийн толгой дээр тос асгаж, нулимсаараа хөлийг нь угааж үсээрээ арчсан эмэгтэйг бол гуруула нэг хүн байсан гэж ингэж үздэг байсан. За 20 дугаар зуун гарснаас хойш бол католик сүм бол өөрсдийнхөө үзэл баримтлалыг бол өөрчилж, за үүнийг бол тусдаа өөр хүмүүс байсан гэдэг ийм хандлага руу бол шилжсэн байдаг. Зүүнний үнэн алдартнууд бол анханасаа л Магдалийн Мари бол тусдаа өөр эмэгтэй байсан. Энэ эмэгтэй бол баян чинэлэг одоо язгууртан давхаргын ийм хүн байсан. Тэгээд Есүсийн дагалдагч болсон гэж ингэж үздэг. Өнөөдөр ч гэсэн энэ итгэл үнэмшлэр явж байгаа. Боломжит үзлээр түүнийг Есүсийн ээжтэй хамт амьдарч байгаад ингээд Есүсийн ээжийг нас барсны дараа Илч Иохантой цуг Эфес рүү явсан гэж ингэж үздэг. Зарим тохиолдолд бол бас түүнийг Франц руу явж Францад нас барсан гэж ингэж үздэгч үсүүд байдсан байлээ. Есүсийг загалмаа дээр цовдлогдоход загалмаан дээр зогсож байсан. Мөн Есүсийг дахин амьлсны дараа түүнийг хамгийн анх удаа харж дахин амьлтын мэдээг 11 дагалдагчдад хүргэсэн. Есүсийн дагалдагч нар руугаа илгээсэн илч гэж ингэж үздэгээрээ бол түүнийг бол маш өндөр байр суурьнд бол авч үздэг байна. За ингээд Магдал хотоор аялсан бяцхан аялал маань энэ өрөөд өндөрлөж байна. Та бүхэнтэйгээ дараагийн дугаараар иргэ уулзцгаая.